Өнгөрсөн оны 11 сард эрүүс хамгаалах залуу харамсалтайгаар амиа алдсан байдалтай олдсон хэрэг олон нийтийн анхаарлыг татаад байгаа юм а. Улаанбаатар хотод гэртээ байсан 27 настай байгаль хамгаалах залуу автомашина гаражтай ихээр гэрээсээ гараад 6 хоногийн дараа түүний зогцос хөвсгөл далаагаас олдсон хэрэг яхаарахгүй олон эргэлзээг төрүүлж байгаа юм а. Өмнөгөө аймгийн 3 тэс өмнөд орших тосон бомбын нуурыг тусгай хамгаалтанд авахулах, мөн уул уурхайн компаниудын хууль бус лицензтэй холбоотой асуудлаар нэлээд их тэмцдэг байсан учраас эрүүс хамгаалах залуу гадны нөлөөтэй нас барсан гэх үндэслэл нэлээдгүй их байгаа юм а. Харин энэ хэрэгт хууль хяналтын их л хойрог хандан амиа хорлсон гэх зүйл ангаар эрүү үүсгэн энэ хэргийг хааж магадгүй байгаа учраас бид талигаж талын өмгөөлөгчтэй холбогдож хэргийн мөрдлөг явцын талаар тодрууллаа. Эрүүгүй үйл 95 дугаар зүйлийг нэгд заасан бусдыг амиа орлоход хүргэсэн гэдэг зүйл ангаар бол явж байгаа. Тэгэхээр энэ зүйл анги бол үндсэндээ хохирогчийн ар гэрийн зүгээс болоод өмгөөлөгчийн зүгээс бол хүлийн зөвшөөрөхгүй байгаа. Энэ хохирогч залуу бол бусдад санаатай халагдсан, зохион байгуулалттайгаар халагдсан, уулмаар үлдээхгүй, нотлогоор үлдээхгүй халагдсан ийм л асуудал байгаа. Яаж ч бодсон гэсэн Улаанбаатар хотоос 1000 км явж амиа орлдог хүн гэж байх уу? Гэрийн хажууд очоод далайн хэрэг дээр очоод далайн хэрэгээсээ далайн ус руугаа 74 м яваад 4 м-ийн гүнд живж өгнө гэж амиа цагдаа үзээд байгаа байхгүй. Нэгдүгээр цаг хугацааны хувьд бол энэ хүн 1000 км амиа явж амиа хорлдог гэдэг бол үнэхээр эргэлзээ битэй. Хоёрдугаарт 11 сард далайн ус руу ороод 74 м дотгошоо явж амиа орлно гэдэг бол гуравдугаарт 4 м-ийн гүнд очиж живж нас орсон байгаа. Хүний өндөр бол метр 70 метр 80 л байгаа. Залуугийн өндөр талигачийн өндөр бол тэгтэл 2 м усанд энэ хүн живээд өгчих боломжтой байхгүй. Гэтэл 2 м ус ингээ 3 м усан доогоор яваад 4 м-т нь очиж нас орсон гэдэг юм. Ийм байдлаар яриад байгаа. Цагдаагийн байгууллага бол усанд живж өгсөн хүн болгоныг амиа орлсон гэж үзэж болохгүй. Нарийн зохион байгуулалтаа аллах гэж байна. Энэ залуугийн явуулж исэн үйл ажиллагаатай холбоотойгоор уул уурхайн компаниудын лицензийг цуцлуулах, тосон бомбын нурууг тусгай хамгаалалтанд авахулах, байгаль орчноо хамгаалах, энэ ч үүднээсээ хулгай анчид болоод тэр уул уурхайн компаниудтай байнгын ашиг турлын зөрчилтэй тухайн орон нутагт ганцаархан Улаанбаатараас ажиллаж ирсэн. Нутгийн эргэлт дэмжижсэн. Нутгийн удирдлагууд хүртлийн залууг бол эсэргүүцдэг, шүүмжилдэг, доогдох, хийдэг, гадуурхдаг ийм үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Мөн талигаа залуу удаа дараа өмнө нь халдлагад өртөж байсан ч хууль хяналтын мөн хахирахгүй. Тэрч бүгд хутгалуулчаад байхад нь хүртэл эрүүгийн хэрэг үүсгэлгүй хэргийг нь хааж байжээ. Харин хэргийн талаар бас нэг сонирхол татсан зүйл нь талигаа залуу амиа алдахын өмнө гар утсаараа хийсэн бичлэг байгаа. Мөн хавтаст хэрэгт бүртгэж авсан ч амиа хорлсон гэх зүйл ангаар эрүү үүсгэж гисэн хэвээр байгаа юм а. Тийм учраас энэ залууг амьд авах үед нь Монгол Улсын цагдаагийн байгууллага сайн хамгаалж чадаагүй байна. Тэр гэмт халдлага үйлдэлтэй байгаа барьцаалаад байгаа тэр хүмүүсийг олж тогтоогоогоос болоод энэ хүн бол амир эцсэн байж боломжтой болзошгүй маш ноцтой хүнслүүд байгаа. Хамгийн сүүлд гарсан хүнслүүд мэдээж гар утасны бичлэг бол байгаа. Нас орохоос өмнө гар утсан дээр бичлэг үлдээсэн. Энэ бичлэгийг цагдаагийн байгууллага аваа сонссон. Тэгсэн ирнэ л амиа орлсон гэдэг байгаа. Нэг бол цагдаагийн байгууллага ур чадвар муутай мөрдөн байцаагч нартай хайхрамжгүй хандаад байна. Эсвэл энэ хэргийг зохион байгуулалттайгаар өөр зүг өөр тийш нь хандуулах ийм асуудал бол тавиад байна. Өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хуулийн 91-2 зааснаар хэрэг үүсгэж Улаанбаатар хотын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасагт шилжүүлж өгөх хүсэлтийг цагдаагийн ерөнхий газарт гаргажээ. Одоогийн нөхцөл байдлаас харахад Бат Сүмбрэл залууг үндсэндээ сэтгцэн өвчтэй. Тиймээс амиа хорлсон гэх дүгнэлт гаргах гээд байгаа юм байна. Хэрвээ амь насыг нь санаатай хохироосон гэд хэрэг үүсгэчихвэл далайг бүхэлдэн самнана. Далайг тойруулаад мөр хайн хатгал руу орж гарсан машиныг шалгана. Далай дээр усан зайв ашигласан хүмүүсийг байцаар гих мэтээр нүсэр ажиллагаа болно. Ингээд байхад гэмт хэрэгтэн олдохгүй бол цагдаагийн байгууллага муу ажиллаж байна гэх нэр зүгээс айсан хандлагаар цагдаа нар ажиллаж болохгүй гэсэн дүгнэлтийг мөн өмгөөлөгчийн зүгээс хэлж байгаа юм а. Би тэнэргийн талаар үзэгч та бүхэнд эрг мэдээлэх болно. Өдрийн тойлд уян мэдээллээ.